Үзээлзэний хамгийн хэцүү тарилтан дээр хэцүү байдаг юм нь энэ хөрсөн дээр тарихад манайх өөрөө хөрсний pH их өндөр те 7, 7.5, 8 гэдэг ингээ говь руугаа явах юм бол бүр 9 хүртэл хөрсний pH их өндөр. Хөрсний pH их өндөрт энэ өөрөө 5.5-аас 6 pH байхад хамгийн сайн ургадаг гэсэн орчин, урвалын орчин. А тэгэхээр өндөр болоод ирэнгүүт хөрсөн дотор байгаа микроэлементээ шингээж авч чадах байцдаг. Өөрөө эн чинь ийм сахлаг үндэсний системтэй маш одоо энэ 20-30 см л дарах чаа гэсэн үг шүү дээ тий. Тэгээд ирэхлээр микроэлементийн дутагдалд орохдоо ингээд навчин яах вэ? Ийм шарлаж эхэлж байгаа. pH-а бууруулах бордоо сайн хэрглэж чадаагүй шууд тарьсан учраас ингээд ийм шинж тэмдгүүд эхэлчихэж байгаа байхгүй. Тэгэхээр эхлээд заавал хөрснийхөө pH-ыг үзээлзэн тарих гэж байгаа бол 5.5-аас 6 болгож буулгах хэрэгтэй гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй. Тэгжээж тасралтгүйгээр нөгөө жимсээ хурааж авах. Нэг л буттай тарина. Ингээд дандаа бутны таналтууд хийж өгнө. Хажуунаас нь ингээд бутлаж ургана штэ тий. Тэр бутнуудыг ягаад дээдл нь 2 буттай байлгаж өгнө. Нэгээс 2 буттай байлганаа гэд. За тэнгүү дахиад одоо энэ юун дээр цэцэгний таналт байна бас хийж өгнө. Сортон дээр. Тэгээд өвлийн сорт, зуны сортоос хамаарат ингээд өөрөөр гарч ирдэг. Голын ихний жимс гарч ирж байна тийм үү. Тэгэнгүүт энэчнээс ингээ 2-2-оор ингээ хосолж ингэж гарч ирдэг. Ингэж гардаг. За тэгэнгүүт энийг яах вэ гэхээр энэ үүссэн дараалалаараа жимс маань болохоор нөгөө томордог. Тэгээ ахад цэцгийн диаметр байна те. Цагаан цэцэг их том байх тусмаа том жимс үүснэ. Цэцэг жижигрэх тусмаа жимс яг жижигрэнэ. За тэгвэл ингээд үүссэн дараалалаараа жижигэрдэг гэсэн штэ. Тэгэхээр эднэр дээр одоо энэ жишээлх юм бол хэрэггүй байх гэсэн үг тийм ээ. Таслахдаа энэ суураар ингэж аавна. Ингэж аавна. За тэгэнгүүтээ одоо ингэ явлаа гэхэд дараагийнх нь гэл ингэнгүүт энийг харж агаад ердөөсөө нэг баг цэцгэн дээр 6-аас 7 жимсэл байхад одоо хангалттай. Тэгэл цэцгийн таналт их юм гэсэн. Ялангуяа одоо энэ өвлийн сорт том ийм нөгөө жимстэй сортуудыг тарихдаа байнгын цэцгийн таналт хийж байна. Тэгээд одоо энийг ингээ хураагдаад юу яаж ах жимс одоо ингээд боловсроод болцгүйцэж явах үед дараагийн 2 дугаар ирэмб, 3 дугаар ирэмбийн баг цэцгүүд ингээ тасралтгүй гарах хэвээр. А тэгтээ нөгөө цагуурын нөхцлөөс болоод маш эмзэг гэж хэлсэн шүү дээ. Цэцэг нь ингээ зогсчихно. Хэрвээ одоо юу аахгүй гэрлийн хэмжээ хангалтгүй, услага хангалтгүй, ахаад ингээд микроэлемент хөрсний pH их өндөр ч юм уу те ингээд ирэх юм бол нөгөө угсарж гарч ирэх хэвээр дараагийн ирэмбүүд нь зогсчдаг. Жохон тэр нь хэцүү үзээлцгэн дээр. Цэцэглэл эхлэх юм бол цэцгэлснээс 60 хоногийн дараа анхны хураалт. 8 сарын сүүлээр би тарилаа тийм үү? За тарингууд одоо юу яаж эхэлнэ? 9 сар гаргаад цэцэглэж эхэлнэ. 9 сар гаргаад цэцгэлсэн болвол би 11 сар гаргаад штэ хурааж эхэлнэ гэсэн. 6 сар хүртэл тасралтгүйгээр энэ бутнасаа л хурааж аваад. Нэг бутнаас штэ, нэг бутнаас одоо анхлан тарилж байгаа хүмүүс бол 200 г. Тэгэл 500 г, дунд чинь 500 г. Маш сайн тарьдаг хүмүүс 1 кг. Тасралтгүй хураана гэсэн.